Чин сүжигт Номон хааны хүрээ хийдэд майдар эргэх ёслолын үйл ажиллагаа. 17 дугаар жарны буян үйлдэх чимээх усан бар жилийн намрын дунд сарын шинийн 15-ны бэлэг сайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн 11 цагт Монголын бурхан шашны нэрд зүтгэлтэн гүн ухаантан гүр дуудлын нууцын өвдөст Эрдэнэ ноён зорж чин сүжигт Номон хаан лувсан норов шарав гэгэнтний үүсгэн байгуулсан чин сүжигт Номон хааны хүрээ хийдэд майдар эргэх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдав. Тэгээд Нутаг орондоо Баян хонгор аймгийнхаа одоо ард түмэнд зориулаад энэ майдар бурхны одоо нэг зан үйлийг нэг үйлдэхэд бол бүр одоо зөвхөн энэ аймаг орон батга дэлхийн ертөнцийн том буян юм аа. Энэ замбар твэд бол одоо дэлхийд бол 7 миллиард хүн амьдарч байгаа гэж байгаа. Тэр олон зовлонтой улсуудын нэг одоо зовлонгоос нэг хөнгөлөхийн тухайд энэ одоо асрагч болох юм аа. Тэгээ асрагч усрагныхаа номыг ингэж уншиж ард түмэндээ үйлчлэе гэсэн юм ажил зохион байгуулах гэж байна. Майдар эргэх ёслол гэдэг нь майдар бурхан залран ирж их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлэгдэн ачивэлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм. Бурханы магшаас хойш одоо майдар бурханы одоо шашин гэдэг дэлгэрэх тийм төвхтэй. Тийм учраас одоо Жамбын чог гэдэг номыг бол уншуулсан тэр уншсан газар бол тэр оронд бол одоо үйлдэн зууд болдгоо дунд нь гам болдгоо. Тэгээд ард түмэн одоо хондон амьд байгаа улсуудын одоо нас уян уян найрвждаг өнгөрсөн улсуудын хойноос зориулаад одоо тэрэнд уншсан ч гэсэн тэр одоо сайн төрөл төрүүлдэг ийм ач тустай Жамбын чог гэдэг ном байгаа. Майдар эргэх ёслолын үеэр амьтны амийг төвчих, цус гаргах, арх уух, маргалдаж сөргөлдөх, цайртай үг хэлэх, ёс бус авир гаргах, ёслолын дэг дарааллыг зөрчихийг цайрлана. 10 одоо нүглэн төвчсөн 10 цагаан буйныг одоо даган баяссан тийм сайхан сэтгэлээр тэр хоролд бол одоо мөргөө тэр майдар залааж авч байхад тэр майдрын хажуугаар бол одоо 108 ганжуур тэгээд ганжуурын бочууд бас хамт заларна. Тэгээд хөврээ хийдийн дөрвөн талд гарч одоо дөрвөн одоо хөдөлдөг. Тэгээд дөрвөн одоо талд нь хөдлөхэд бол одоо төвийн мандлаа нэг хөдөлтөнд төвийн мандлаа өргөн. Тэгээд араас нь бол одоо шарийн сан тавиад далдгаан авна. Тэгээд дөрвөн газар хөдлөхэд дөрвөн удаа одоо төвийн мандал дашрын сан тэгээд даштан дүү гэдэг номноос бас яхан оролцуулж уншдаг, зөв зөвхөн уншдаг. Тэрийг тэр зан үйлүүдийг бол өрөн гүйцэтгэлгүүлнэ. Тэгээд дөрвөн талдаа сайхан далдгаа авна. Тэгэхэд нутгийн ард түмэн бол тэр юунд оролцохдоо харин тавгийн эдээтэй далдгын сав мавтагаан тэгээд хорол хорж байгаа лам нартаа бас үйлчлээд бирээсээ тавгийн эдээ тийм авчичоод эдээ бодагаа авчичоод тэгээд дөрвөн одоо талд ном уншиж байгаа лам нартаа бас өөргөл хөндлөө үлдэж хүндэтгээд тэр их одоо номынхаа юунаас айцтэй аршаан одоо тэр ном уншаад бол аршаан утлага бол тарааж өгнө улсуудад. Тэгэхэд тэр номоо уншаад айцлаа жалуулсан учраас тэр эдээ юу арт хөөж аршаан тэр бол айцтэй жалуу барьсан тийм сайхан юм буяны үйл болно. Тэгээд энэ юунд нутгийн ард түмэн сайхан өргөнөөр оролцоорой. Майдар эргэх ёслолын үйл ажиллагаа чин сүжигт Номон хааны өв соёл нүүдлийн эцэглэн зэрэг шашин соёлын арга хэмжээнд сүсгэн олон нийт ард иргэд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж буян хураано. Зохион байгуулагч Баянгор аймгийн түүх угсаатны зүг байгалийн түүхийн музейн харьяа чин сүжигт Номон хааны сүм музей улсын тэргүүний галууд сум тамийн гэгэний гонгандан дэдлэн хий соёл урлагийн газар галууд сумын соёлын төв харилцагчны дугаар 88 89 66 63 7044 23 39 89 44 77 33